орон сууцны үүдний хэсэгт хувцсны шүүгээ байрлуулах зай талбайг энэ маягаар шийдэж өгсөн байна. Ихэнх 2 өрөө сууц нь угаалгын өрөөнөөс гадна зөвхөн угаалгын машин байрлуулах тусдаа өрөөтэй. Би яг одоо 61 м2 хэмжээтэй 2 өрөө орон сууцны тагтан дээр за энэхүү тагтны хувьд 8 м2 хэмжээтэй маш саруулхан зайтай учир тохижуулж сургаа гэдгийг та бүхэн харж байна. За ерөнхийдөө 90 хорооллын тагт нь гаднаа нэгдсэн хаалттай учир маш цэвэрхэн харагдах байдалтай юм а. Герман технологиор эренчүүд цонхоо үйлдвэрлэж байна. 3 давхар шилтэй энэхүү вакуум цонх нь 9 см өргөн учир дуу чимээ тоос шорооноос тусгаарлана. Гал төсвөртэй энэхүү хаалга нь 3 давхар жиргэвчтэй учир дулаан алдагдал багтай. За харин дуу чимээ тусгаарлах чадварыг хаалганы өргөнөөр хэмжиж үзье. Гадна хаалга нь дулаан тусгаарлах зориулалттай чулуун хөвөн доторлоготой. Хамгийн сүүлийн үеийн технологийн ган төмөр цоож, бариул, нугас, эд ангиудтай юм а. За манайх 90 хорооллын байранд ороод 6 сар болж байгаа. 2 өрөө байранд авсан. Байрны зохион байгуулалт нь бол цаг боломжийн вакуум цонх нь хаалан болон аюул чанартай шүү дээ манайх. Модон яг цэвэр тавилгуунуудаар их зөвлөгөөр чанартай л шүү дээ. Ядахтаа манайс хүүхдийн сургуультай ойрхон болохоор өдөөс энэ л сонгож авсан байхгүй. Дулаахан байна нөө сайхан.